Тэгээ бас эдийн засаг дотор байгаа хүмүүстэй ярьж ийн, яам нартайгаа ярьж ийн, бусад улс төрчтэйгээ ярьж ийн. Хөөе, бид нар 30 их 80 долларын үртэй юм байна. Өдөрт 3 тэрбум доллар хүүтэй өгж ийн. Энийг хэдүүлээ 2, 3, 4 жилийн дараа даахаа болоод манай улс дампуурах юм ба. Тэг хамт авраа идэх үү. Аль үрийг төрүүлээ түлхэх юм. Аль зарлыгаа хэмнэх юм бэ? Эсвэл хязгааргүй Украин руу мөнгө явуулах юм уу? Эсвэл хязгааргүй НАТОг санхүүжүүлэх юм уу? Эсвэл өнгөө бараг шахуу Канадыг ингээ санхүүжүүлээд авах юм уу? Хамгаалаад авах юм уу? Тэг хамаагүй жил болгон Канад 50 тэрбум долларын худалдааны алдагт өгөх юм уу? Жил болгон Европт 200 тэрбум долларын худалдааны ашиг өгөх юм уу? Жил болгон Хятадд бас 150, 200, 300 тэрбум долларын худалдааны ашиг өгөх юм уу? Яах ёстой юм бэ би? Би дампуурчих юм бол заяа. Дэлхийд замбрааг болно. Дэлхийн санхүүгийн зах зээл замбрааг болно. Дэлхийд тогтворгүй болно. Та нар хаана хизээ надад дэм болох юм бэ? Ийм яриа эхлүүлээч гэж хэлж байна. Тэгэд яагаад Victor Davis Hanson жишээлбэл Трампын нэг зөвлөх биш юм бол би одоо хүртэл гайхаж байна. Donald Trump мэдрэл муутай. Donald Trump хэвлэл мэдээллийн хурал хийгээд бүх юмыг самраа хайчаад хөрөнгөний зах зээлийг унгаагаад миний хувьцааг унгаагаад юу хийгээд байгаа юм бэ? Наад хүн чинь огцрох хэвээр гих мэдшнэн хүмүүс ярьж гин. Миний контентын доорч гисэн зарим хүмүүс ийм комент үлдээж байгаа. Гихтээ. Энийг одоо зөв ойлгох хэрэгтэй. Ягаад вэ гэх юм бол Donald Trump ямар ажил үүрээ явж байгаа юм бэ гэх юм бол 2008 оноос ахуулаад эрх барьсан ерөнхийлөгч нар Америкийн засгийн газар олигтой юм хийгээгүй. Европыг ялцруулсан. Middle East дайн болцсон. Европ Оросын харилцаа байхгүй болцсон, Герман эдийн засаг хог болцсон. За тэгээд нэмээд Америкийн засгийн газар 37 их 80 долларын өртөө өдрийн 3 тэрбум долларын хүүгийн зардалтай. Өдрийн 3 тэрбум. 2 өдрийн дотор оюу толгой ордыг барихаар мөнгө. 7 хоногийн дотор бараг Монголын бүх хөрөнгийг худалдаж авахаар мөнгө 7 хоног заяа. Ийм их дарамтнд орсон байгаа. За тэгээд Donald Trump жинхнээсээ Америкийг, төсвийг, орлогыг, ажлын байрыг, дэлхийн эдийн засгийг ерөөхдөө аврах гэдэг байгаа. За энийг бүтнээр ойлгохын тулд би маш гоё контент олцсон. Хэний контент юм бэ гэх юм бол Victor Davis Hanson 20 гаруй ном бичсэн түүхч, судлаач, улс төрийн эксперт. Өмнө би таадаг бас энэ хүнийг хүргэсэн. Хэдүүлээ хамт энийг сонирхъя. Хаанаас эхэлж байгаа юм бэ гэх юм бол Гренландаас эхэлж байгаа. Тэрний дараа Панама канал дээр би бас юм ярьж исэн. Donald Trump буцаагаад авармам гэж ярьж исэн. За нэмээд одоо Канадтай, Мексиктэй худалдааны дайн ширүүцэж байгаа. За энэ бүгдийг яаж ойлгох ёстой юм бэ? Тэгэхээр хамгийн сүүлд ерөөхдөө Орос, Украины дайн дээр Donald Trump-ийн алсын хараа яагаад ийм их сэгсрээд байгаа юм бэ? Яагаад ийм их паник үүсгэж байгаа юм бэ? Хэдүүлээ хамт ойлгоод авчи. Hello, this is Victor Davis Hanson for the Daily Signal. Donald Trump caused a stir again when he suggested that the recent independence vote in Greenland was a good news, and that sometime, somewhere, the United States might have to absorb Greenland. Түгсээ Гренланд улсад сонгуул болсон. За тэгэхээр ерөөхдөө өөрийнхөө тусгаар тогтнол Гренланд, Денмарк тусдаа болъё гэсэн үзэл бодолтой намууд ерөөхдөө эрх бариад одоо эрхийг авцсан. За тэгээд Donald Trump тэр юунд ашигласан бэ гэх юм бол угаасаа Денмаркаас салгаж байгаа хүмүүс сонгогдсон. Та нар ягаад Америк руу орж нэгдэхгүй байгаа юм бэ? Яриад эхэлсэн. Yes, he meant militarily. That's not a wise thing to say because we understand that Greenland is a huge near continent-sized country with only 56,000 residents, and it's kind of a ossified colonial client of Denmark, but nevertheless there are ways to partner with the people of Greenland, whether they remain a colony of Denmark or whether they're independent, that will keep Russia and China out. Хятадууд тэнд бааз бариад эхэлсэн. Гренландд Хятадууд тэнд хайгуулга хийгээд эхэлсэн, олборлол хийгээд эхэлсэн. Оросууд Гренланд, Антарктик бааз бариад эхэлсэн. Усан цэргээр явж байгаа, хайгуулга хийж байгаа, олборлолт том хийж эхлэх гэж байгаа. За Америкт маш ойрхон, Канадад маш ойрхон, Денмарк харин Гренландыг уншруулсан тоохгүй байгаа хгүй юу? Зүгээр нэг мөсөөр дүүрсэн маш том, асар том колон, тэрийг хөгжүүлэх мөнгө байхгүй, бас сонирхол алга. За тэгээд Хятадууд Оросуудыг тэнд чөлөөдөө байлгаад авах юм бол угаасаа 10-20 жилийн дараа маргаан болно. Панама канал дээр бас их адилхан болж ирсэн. The same thing is true of Panama. We don't need to keep saying that we may someday, somewhere need to use force to restore Panama. We don't really want, I don't think we want the Panama Canal back. All we want is, and we have achieved that, is not to have the Chinese controlling the exit
and the entrance. Тэгээ Панама канал яг адилхан. Америкчууд барьсан, Америкийн барилгын ажилтнууд тэнд нас барсан, хэдэн тэрбум долларын хөрөнгө оолт тийшээ орсон. Стратегийн хувьд бол Америкт маш одоо чухал. Тэ. Далайн тээврийн хугацаа үртгийг баг хэд дахин ингээ хэмтхэн болгодог. Тэгээд юу хийсэн бэ гэх юм бол хятадууд тий хоёр талд нь орц гарцсан дээр бомбуудыг худалдаж авсан, гэрээ зурсан. Панама улсын улс төр рүү оролдоод эхэлсэн. Панамагийг баг зэрэг колончлоод эхэлсэн. Энийгээ бас тасан зогсооцсон. 25 онд, 24 онд энийг тасан зогсоохгүй бол заяа. 2030, 35, 40 онд аимшигтай болох юм байхгүй юу? Тийм учраас Дональд Трамп энийг ширүүн яриад байсан. Одоо яриа Панама дахиад дуртах байгаа. Яагаад гэх юм бол аль хэдийн хятадуудыг тэндээсээ гаргасан Америк компани Панама каналыг удирдаад эхэлсэн юм. To the Panama Canal, and now it looks like American companies will assume those. BlackRock компаниг худалдаасан. Хятад компани сонирхолтой Хонконгийн тэрбумт нь Ли Кашин та сонсч байсан баг. Та зөв гуглдад үзээрэй заяа. Хонконг хотын тэргүүн баяны нэг нь алдартай домог. За тэгээ энэ хүн ерөнхийдөө хятад засгийн газрын томилолтоор үүргээр юу хийсэн бэ гэх юм бол Панама улсад хэдэн бомбыг худалдаа авсан. Дөнгөж саяхан тэр бомбуудыг BlackRock компани руу Америкийн одоо нөлөөлөх боломжтой компани руу тэр хоёр бомбууд Панама каналын эрхүүдэд зарцсан. Panama Canal. It does no good to even suggest the United States would use military force. We have a treaty with Panama. We'll respect it. They have violated it, no doubt, by inviting in the Chinese. They've seen the error of their ways, and I think there's going to be some type of restoration in our relationship. Same thing with Greenland. Тэгээд Панама каналыг Америкчууд Панама улсад бэлгэлсэн. Гэхдээ нэг гэрээ зурсан. Ямар гэрээ зурсан бэ гэх юм бол өөр улс орн Панама каналыг удирдахуун нөлөөлөхгүй ганцхан Америкчууд энэ дээрээ Панама улстай хамтраад шийдвэр гаргана. Панамагийн улс төрчид тэрийг хүндлээгүй. Жо Байден чимээгүй байсан, Барак Обама чимээгүй байсан. Энийг ерөөхдөө Дональд Трамп тасан зогсоосон амжилттай. Тэгээд зэргээр ерөөсөө орох шаардлагагүй зүгээр хой наад гэрээгээ хүндлээч. Гэхдээ уламжлал улс төрчиг ярих юм бол бид нар тоохгүй байж магадгүй. За тийм учраас тэгээ хаалга тогшихгүй хаалгыг нүдчихсэн баггүй Дональд Трамп. Хой энэ бичлэгийн доор нэг линк байгаа. Linktree Edrod гэсэн нэртэй. Тэрнээрээ чи дарчин бол миний ном, миний сургалт, миний үйлчлэгээ автомата гэж юу юм бэ? Өндөр өгөөчтэй мэргэжлийн төвшөнд хөрөнгө оолт хийгээд зөвлөгөө авмаар байгаа юм бол нэг доор нь тэрнээс авах боломжтой. За линкэн дээрээ дараад холбогдорой. Одоо контентээ өөрчлүүлье. This brings up a larger point. I think given the radical nature of the Trump counter-revolution, we need to be very careful how we speak. The quieter that we can be, the more effective and more encompassing can be the reforms. The louder you are, the less leverage and clout you'll have. So let's take a few examples very quickly. За тэгээд Trump бол counter-revolution эсрэг хөвсгөл хийж байгаа. Ялцарсан. Авилга авдаг, уламжлал, паразит улс төрчдийн ялзарсан системийг цэвэрлэхийн тулд их цэвэрлэгээ хэрэгтэй, хөвсгөл хэрэгтэй. За, тэгээ Elon Musk, Donald Trump эдгээр бүгд юу гэдэг нэг юм бол хуулийн байгууллагууд, яамнууд, тэ гадаад харилцааны бодлого, дайны бодлого, эдийн засгийн бодлого, татварын бодлого бүгдийг ерөөхдөө 4 жилийн дотор засах ёстой. За, тэгээ амжилтанд хүрэхийн тулд ер нь бол аль болох чимээгүй тэгтээ үр дүнтэй байх хэрэгтэй. Тэгээ илүү их үр дүнтэй байхын тулд ерөөхдөө Victor Davis Hanson биднэрт одоо Donald Trump-ийн талд байгаа, Republican талд байгаа, консерватив үзэл бодлоо хүмүүс юу хэлж байна гэх юм бол хэдүүлээ боломжтой байх хэрэгтэй шүү. Санал нийлж байна. On the tariffs, and we're in a near tariff war with Canada. Rather than keep threatening we're going to pay 25, we're going to have 25%, 50, and how dare you? We don't need anything you have. Why not try something different? Such as we don't. Одоо нөгөө Канада улстай дөнгөж саяхан тариф оногдуулсан шүү дээ 25%. За тэгээ Канада улсын ерөнхий сайд нь юу хийсэн бэ гэх юм бол би бас 50%. За тэгсэн чинь Donald Trump би бол 50%. За тэгээ цахилгааныг ингээд тасан зогсоон гих мэд чинь баг худалдааны дайны эхлэх гээд байсан. За Victor Davis Hanson юу хэлж байна гэх юм бол энэс арай нэг өөр арга байгаа штэ. Намайг хальт сонсож байгаа. Tariffs necessarily we didn't want to put tariffs on Canada. The whole idea of our North America Free Trade Association of the past was to eliminate tariffs. But for some reason, you, Canada, insidiously, incrementally, have been adding tariffs, and the result of that is that you're running a $50 billion surplus
with the United States that comes at the expense of our working class. Okay. The Victor Davis юу хэлж байна гэх юм бол баг Трампд зөвлөгөө өгч байна. Тэгээд яагаад Victor Davis хансан жишээлбэл Трампын нэг зөвлөх биш юм бол би одоо хүртэл гайхаж байна. Яагаад гэх юм бол энэ хүн бол гоц ухаантай, эрүүл саруул ухаантай хүний баг номер 1 байж магадгүй. Түүхийг судалсан тэр чигтэй заа бүр Грек 3000 жилээс ахуулаад өнөөдөр хүртэл ингээ түүхийг тэр чигт мэдж байгаа. За тэгэхээр Victor Davis юу хэлж байна гэх юм бол би чамааг одоо торгон моргон гэд ингээ янз бүрийн алгадахаасаа илүү ингээ ярьчул яадаг. Окей. North American Trade Agreement гэсэн юм байгаа заяа. Америк, Канада, Мексикийн хооронд угаасаа маш том худалдааны хилцэл байгаа. Хамтын ажиллагааны хилцэл байгаа. Тэрний үндсэн зарчим юу юм бэ гэх юм бол эрх чөлөөтэй худалдаа. За, би чамлуу юм зарах юм бол чи надаас татвар авахгүй. Чи над руу юм зарах юм бол би чамаас татвар авахгүй. Окей, төсөөлөө үзчих заяа. Чи нэг аралтай, би нэг аралтай. Бид хоёрын арал хоорондоо ингээ 8 хийж байгаа. За тэгээ өмнө янз бүрийн гайл майл янз бүрийн татвар авдаг байсан бол хоёул зүгээр ярьж байгаа хгүй. Тэ. Чиний арал дээр амьдарч байгаа ард түмэн миний арал дээр амьдарч байгаа ард түмэн зүгээр ингээд татвар төлөөд байна. Тэдний амьдралыг сайжруулахын тулд хоёулаа зүгээр ямар гэрээ хийчих юм бэ гэх юм бол энэ татварыг болчихдох уу гэсэн чинь хоёулаа гар үсэг зурцсан. Энийг хизээ зурсан бэ гэх юм бол 1990-ад онд зурсан. NAFTA гэсэн agreement хаадаг судлаараа заа. За Мексик, Америк, Канадын хооронд маш том худалдааны гэрээ. Гэхдээ өнгөрсөн 12 жилийн хугацаанд Канада улс юу хийсэн бэ гэх юм бол NAFTA худалдааны гэрээгээс нэмээд аажмаараа тэ Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, автомашин дээр багаар жилээс жилийн хооронд татвар тариф нэмсэн байгаа байхгүй юу? Канадчууд одоо ингээ гоншгоноод байна, хариу барь шүү гэх мэт шин үгүй. Үндслэл байхгүй. Ягаад вэ гэх юм бол өнгөрсөн 12 жилийн хугацаанд Канадчууд Америкийг хохироогоод тий Америк улсын экспортн дээр татвар тавьсан байгаа. Одоо буцаагаад хоёрын арал дээр ингээд явчих заяа. Хоёулаа нэг 12 жилийн өмнө тэр гэрээгээ зурцсан чинь чи жил болгон багаар миний одоо би чамлуу ингээд танаа арал руу явуулж байгаа бараан дээр эхлээд нэг 5% татвар, дараа 10% татвар, за зарим юм дээр 2% татвар. Жишээлбэл Америк улс Канада руу сүүний экспортн дээр хэдэн үеийн татвар төлдөг гэж бодож байна. Та доор комментээр таагаад үлдээчих заяа. 270%. Окей. Сүү Америкаас Канада руу экспортлмаар байгаа юм бол 270% татвар. Татвар биш аахгүй юу? Тэ? Угаасаа 270% татвар тавина гэдэг чинь сүү Америкаас Канада руу гарахгүй. Жишээлбэл Хятадууд та нар нүрсэн манай Хятад руу зар. Гэхдээ 100% татвар тариф оногдуулчих юм бол юу гэсэн үг юм? Зүгээр манай нүрсийг алтан бусаар хорж байгаа үстэй тий. Тэгээ канадчууд энийг хийгээл л лээсэн байхгүй юу? За тэгээ хаурт хийсэн бэ гэх юм бол Victor Davis хансан заа ингэ хэллээ. Өнөөдөр жил болгон Канада улс Америк улсын хооронд худалдааны тэнцэл Канадад жил болгон $50 тэрбум ашигтай 50 тэрбум доллар Америкийн хувьд алдагдлалтай. And we are subsidizing your defense. You have a powerful, wonderful military tradition. So why don't you, on your own accord, give us some initiatives that would bring back equity, parity? It'd be very easy to do. Victor Davis бас хэлж байна нөө Канада улс жишээлбэл дэлхийн 1-р дайнд Европ маш олон цэрэг явуулсан. Ерөнхийдөө өөрийнхөө цэргийн хүч маш хүчтэй байсан. Хүчрхэг. Тийшээ нэлээд их мөнгө зарцуулдаг байсан. Судалгаа зэвсэг авдаг байсан. Европоос яг адилхан. Дэлхийн 2-р дайны үеэр дэлхийн 1-р дайны үеийг Европчууд маш их зэвсэг үйлдвэрлэдэг, худалдаж авдаг, зэвсэг хүчтэй маш их анхаарал хандуулдаг тийшээ тултлан хөрөнгө оруулалт хийдэг байсан байхгүй юу. За гэхдээ дэлхийн 2-р дайн дууссаныхан дараа Америкчуудын хамгаалтын доор, Америкчуудын 100 дахины доор бороо амсаж үдсэнгүй. За Европчуудаас Дональд Трамп юу шаарддаг байгаа юм бэ л хөөе. Та нар өөрийнхөө зэвсэг өөрийнхөө хамгаалаач. Бид нар бүх юмыг ингээд аагаад байна шүү дээ. Канада бас яг адилхан ярих гэдэг байгаа байхгүй юу? Канадчуудаа дэлхийн 2-р дайнаас хойш та нар зэвсэг хүчэндээ зарцуулж байгаа мөнгө тий? Зэвсгийн худалдаа авалт судалгаан дээр та нар бараг мөнгө зарцуулах байгаа бид нар та нарыг баг өнгөө хамгаалаад байгаа шүү дээ. Яагаад ингэ ярьж байгаа юм бэ гэх юм бол тэгээ хизээ нэгэн цагт Оросууд жигнэс орж иж магадгүй шүү дээ. Тийм ээ? Гэхдээ хажууд нь Америкчууд байгаа учраас эдгээр маш тайван суугаад Америкчууд жилийн $800 тэрбум зэвсэгт хүчнээ зарцуулж байгаа юм чинь бид нэр
мөнгө хэмчи. Тэгээ өөрийнхөө эдийн засагта тэр ашигтай хөрөнгө олт хийчи. Нэмээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дээрээ янз бүрийн татвар онгордуулаад байгаа байхгүй. Шудраг сонсогч байна. Тэгээд Дональд Трампын ярьж байгаа юм үнэн. Гэхдээ дэндүү харгас ярьж байгаа байхгүй. Тэгээд Victor Davis Hanson одоо зөвлөгөө өгч байна. Or Donald Trump could act this way on the cuts. We didn't run up the debt. We owe $37 trillion. We are running $1.7 trillion deficits. We are paying interest at $3 billion. За тэгэл ерөөхдөө бодит байдал нь юм байгаа шүү дээ. Ерөөхдөө Америкчууд Дональд Трамп Канадад яаж ярих боломжтой юм бэ гэм лөө өгшөө. Төсөөлөө үзчих заяа. Бид хоёр нэг хаус дотор амьдарч байгаа. Жишээл дээдлийн нэг өрөө надаас амар хямдхан төрөөсөж байгаа. Сүүлийн үед бүр төрөөс надад төлхөөж байцсан. Яагаад гэх юм бол за эдрээ мөнгөтэй учраас яашиг. Эдрээ сарын сая төгрөг өгнө үү өгөхгүй байна уу? Ерөөсө шалахгүй юм байна. За тэгээ олон жил тэгээ явцсан чинь одоо би чамтай нэг хоёлоо нэг ярья. Өгшөө. Би тэ $37 их $80 үртэй жил болгон би ингээд эргэн тойрны хүмүүсийг ингээд даасаар агаад жил болгон хүмүүс надаас баахан татвар авсаар агаад жил болгон би бусдыгаа хамгаалсаар агаад жил болгон би $1.7 их $80 алдагтай явж гин. Би өөрөө өдөр болгон нэг өдрийн дотор 3 тэрбумын хүүгийн төлбөр төлж гинэ өгшөө. Жохон түрээс төлөөч. Имерхэм ярьж байгаа Every day we have to make the cuts just for the interest. This is unsustainable. We welcome all sorts of talks about cuts. We don't like laying people off. But all you do is you give these negative advice to us and nothing is constructive. You tell us where to cut. Maybe you'll have a better idea, maybe a broader idea, maybe you have a more fundamental cut. Barack Obama used to give us all. Тэгээ бас эдийн засаг дотор байгаа хүмүүстэй ярьж гин, яам нартайгаа ярьж гин, босод улс төрчдөгтэйгээ ярьж гин. Тэ хөөе бид нар $30 их $80 өртөө юм байна. Өдөрт $3 тэрбум хүүдээ өгж гин. Энийг хэдүүлээ 2, 3, 4 жилийн дараа даахаа болоод манай улс дампуурах юм ба. Тэ хамт авраа идэхөө. Тэ аль үрийг төрүүлээ төлөх юм. Аль зарлыгаа хэмнэх юм бэ? Эсвэл хязгааргүй Украин руу мөнгө явуулах юм уу? Эсвэл хязгааргүй НАТО-г санхүүжүүлэх юм уу? Эсвэл тэ өнгөө бараг шахуу Канадыг ингээ санхүүжүүлээд авах юм уу? Хамгаалаад авах юм уу? Тэгээ хамаагүй жил болгон Канад $50 тэрбум худалдааны алтрыг өгөх юм уу? Жил болгон Европт $200 тэрбум худалдааны ашиг өгөх юм уу? Жил болгон Хятадд бас 150, 200, 300 тэрбум худалдааны ашиг өгөх юм уу? Яг яах ёстой юм бэ би дампуурчих юм бол заяа дэлхийд замбрааг болно. Дэлхийн санхүүгийн зах зээл замбрааг болно. Дэлхийд тогтворгүй болно. Тэгээ би хаанаас татах юм бэ? Та нар хаана хизээ надад дэм болох юм бэ? Ийм яриа эхлүүлээч гэж хэлж байна. Зөв. Sorts of ideas, but he never followed through. Obama was in emergency, Joe Biden in emergency. Ерөөсөө мөнгө хэмнэх. I inherited an unsustainable situation, and I don't like it, but I have no choice. But I welcome anybody on the other side of the aisle who has a better idea or the public at large, but we have to stop the borrowing. Yeah. Тэгэл Donald Trump юу хэлэх ёстой магадгүй заяа. Donald Trump-ийн ярианы темп байх биш байж магадгүй. Гэхдээ би бол амар гамшиг хүлээж авсан. Тэ. Хэдүүлээ угаасаа хизээний цагт бүсээ чангалнаа. Одоо чангалах юм бол арай гайгүй. 4 жилийн дараа чангалаад ирэх юм бол баг худлаа хийж магадгүй. Тэгээд та нараас комент сонсъё. Тэ? $1.7 их $80 жил болгоны нөгөө алдгалтай юм байна. Хаана тэ өөх зүсч авах уу? Огтлж авах уу? Хаана зардал танах уу? Комент сонсъё guys. Та юу гэдэг нь их юм бол зүгээр шүүмжлээд байна. Тэ? Трамп бол Гитлер, Илон Маск бол Гитлер, баба янз бүрийн юм яриад байна. Хэдүүлээ улсаа аврия. Магадгүй ингэж ярих хэрэгтэй тэ. And as far as Ukraine, Donald Trump is under all sorts of criticism because he at first had a legitimate beef with Mr. Zelensky, and then Zelensky agreed to a ceasefire. Now we're trying to woo Putin into a reciprocal agreement where there might be a ceasefire, we might have a DMZ, we might have American commercial activity, the minerals deal as a buffer, etc., etc. Russia is kind of worn out. And he's facing all sorts of criticism. Тэгээд Donald Trump ингээ хаасайг шүүмжилж байна, тий. Хаасайг шүүмжилж байна. Их таймны төлөө явсан шүүмжилж байна. Данийг үржлүүлэх юм бол шүүмжлэн. Путинтэй ярих юм бол шүүмжлэн. Зеленскийг шүүмжлэх юм бол
загнах юм бол шүүмжлүүлнэ. Европчуудаа ингээ хариг сандах юм бол шүүмжлээ аавна. Европчуудыг дэндүү ихэд дэмжих юм бол шүүмжлэн. Ерөнхийдөө зөв юм ерөөсө байхгүй. Гарц гарлаа манууд ерөөсө өгөхгүй байна. Тэ? Хаач хамаагүй хүмүүс юу ч болсон Дональд Трампыг үзээд ядж. All he has to say is Vladimir Putin did not invade in my first term. He invaded during Barack Obama's term and Joe Biden's term. Even George W. Bush's term he invaded. It wasn't I who got us into this mess. We can not watch aimlessly and helplessly as 1.5 million lives are consumed with death, wounding, capture, missing these. За. Дональд Трамп юу хэлэх боломжтой юм бэ гэх юм бол хой. Би ирэх барьж ах үү да. Путин хинлүүч таараагүй. За. Жорж Бушийн үеэр 2004 оноос 2008 оны хооронд Путин Оросыг томруулсан. Дайн зарласан. Барак Обамагийн үед Кримийн арал булгаад авцсан. Жо Байдны үед Украин руу бүтнээр дайрсан. Би ирэх барьж ахта Путин яагаачгүй. За. Одоо сая 500 хүн нас борж байна. Тийшээ хэдэн зуун тэрбум доллараар ингээ мөнгө шатаагаад байна. Бид нэр баг дампуурлын ирмэн дээрээ байж байгаа хэрнээ. Тийшээ ингээ хязгааргүй санхүүжил өгөх юм байна. За. Энийг яаж зогсоох юм бэ? Casualties. All we're trying to do is stop the Stalingrad. We've welcomed all sorts of initiatives, all sorts of suggestions. We have open ears. We have given billions of dollars to help Ukraine. But at this date, the slaughter continues, and we're going to try to find mutually agreeable solutions to stop the killing and to turn Ukraine from a charnel house, a desolation, a desert, into a prosperous and affluent society again. Тэгээ Дональд Трамп юу хэлэх магадaltaй ёстой юм бэ гэх юм бол. Окей. 3 жил үргэлжлээ. Сая 500 хүн нас барсан, гэмтсэн, бэртсэн. Хэдэн зуун тэрбум байхгүй болсон. Тэ. 3 жил боллоо. Дайн дуусах мөдгүй юм байна. Та хэдийн санал болгож байгаа шийдэл нь яг юу юм? Үргэлжлүүлэх юм уу? Тэ. Үргэлжлүүлэхэ болио. Энийг зогсооё. Комментуудыг сонсъё. Энийг яаж засах юм бэ? Европчуудаа, Америкчуудаа, Оросуудаа. And we're going to try to make sure that we're not an existential enemy of Russia, and especially not an existential enemy of China, Russia, Iran, North Korea, and an array of anti-Western societies. That's all we're trying to do. And we're doing it modestly, but we're doing it effectively. And we are welcome to any suggestion, but the prior solution, as long as it takes, give them as much munitions, money. Тэгээ Оростой мөнхийн дайсан болох юм уу? Хамгийн их цөмийн зэвсэгтэй болсон. Хятад улстай мөнхийн дайсан болох юм уу? Ирантай мөнхийн дайсан болох юм уу? Тэ? Хойд Солонгостой мөнхийн дайсан болох юм уу? Баахан цөмийн зэвсэгтэй Америкийн үзээ яддаг хүмүүстэй ирэх 20, 30, 40, 50, 100 жил алдсах юм уу? Байлдах юм уу? Энийг хэн үсэх юм бэ? Энийг болох хэрэгтэй юм биш үү? Яа зөв. Ammunitions. Бид нэр мөнгө өглөө, сум өглөө, их боо өглөө, технологи өглөө. Юу ч болоогүй, юу ч өөрчлөгдсөнгүй. Тэ. Victor Davis Hansen. Эндээ санал нийлэхгүй юм бол unsubscribe. Тэгэл зайлсан дээр. Тэ. Яг энэ мөн байгаа ч тийм.